Наадам монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн үндэсний баяр. 1920-од оноос албан ёсоор жил бүрийн 7 сарын 11-нд тэмдэглэж ирсэн. Наадам жил бүрийн 7 сарын 11, 12, 13-нд болдог. Улаанбаатараас гадна бүх аймаг суманд болдог. Заримдаа аймаг сумын наадам өөр өдөр болдог. Наадмын гол үйл ажиллагаа нь бүхийн барилдаа нь морины уралдаан сур харваа. Үүнийг 93 наадам гэж нэрлэдэг. Ягд гэвэл дээр үеэс зөвхөн эрэгтэй хүмүүс оролцдог байсан. Харин сүүлд морины уралдаанд эмэгтэй хүүхэд, сурын харваанд эмэгтэй хүн бас оролцдог болсон. Гэхдээ бүхийн барилдаанд зөвхөн эрчүүд л барилддаг. Монголчууд 93 наадмаа үзэх их дуртай. Ялангуяа монгол эрэгтэй хүн бүх үзэх их дуртай. Монголчууд наадмаар монгол дээлээрээ гойдог. Наадмаар хүмүүс хуушуур хорхог иддэг, бас айраг уудаг. Хамгийн том наадам Улаанбаатарт болдог. Наадмын үеэр 93 наадмаас гадна өөр олон үйл ажиллагаа болдог. Ерөнхийдөө 7 сарын 9-10-наас эхлээд 7 сарын 13-ныг дуустал янз бүрийн үйл ажиллагаа болдог. Гол үйл ажиллагаа нь наадмын нээлт бас бүхийн барилдаа нь морины уралдаан сур харваа. Нээлт бүхийн барилдаан сур харваа стадионд болдог. Наадмын нээлтийг үзье гэвэл нээлтийн тасалбар худалдаж авах хэрэгтэй. Морины уралдаан Улаанбаатараас баруун тийш 40 км-т Хүй 7 худаг гэдэг газар болдог. Ер нь хүмүүс наадмын нээлтийг үзээд дараа нь морины уралдаан үзэхээр явдаг. Олон хүмүүс хөдөө явж аймаг сумын наадам үздэг. Олон хүмүүс сумын наадамд дуртай. Бас наадмаар олон хоног амардаг учраас хүмүүс наадмын амралтаар гэр бүл найз нөхдөөрөө хөдөө явж амардаг. Тийм болохоор наадмын өдрүүдээр Улаанбаатарт хөл хөдөлгөөн бага байдаг. Наадмын үеэр та хүмүүстэй дараах байдлаар мэдлж болно. Наадмын өмнө сайхан наадарай. Сайхан наадарай. Наадмын үеэр сайхан наадж гин үү? Сайхан наадж гин үү? Сайхан, та сайхан наадж гин үү? Сайхан, та сайхан наадж гин үү? Харин наадмын дараа сайхан наадсан уу? Сайхан наадсан уу? Сайхан, та сайхан наадсан уу? Сайхан, та сайхан наадсан уу? Наадмын тухай бичлэг мань таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.